За. Баярын мэнд. Жаахан чөлж. Баярын мэнд. Яг баярлж гин үү? Яг жинхнээсээ баярлж гин үү? Сүнс маань баярлж байгаа. Энд их сүнсээр баярлсан. Сэтгэл сүнс манаас тавина. 7-8 наснаас хойш жил болгон дахин амсны баяр гэдэг болдог тийм үү. Ингээд хүүхдийн цуглаан байгаас ахуулаад дахин амсны баяр гэж хүмүүс их ярьдаг болохоор нэг тийм цагаан сар шиг, наадам шиг, төрсөн өдөр шиг тийм ээ нэг баярлдаггүй. Нөгөө өндөг иддэг. Тэгээд ингээд бивэндээ дахин баярын мэнд хүргэдэг. Олон жил ингээд яваад ирэхээр христчдийн хувьд дахин амьсны баяр гэхлээр нэг тийм ойлгомжтой биш. Нэг тийм айхтар сүртэй баярлаад, догтлоод тийм үү. Та нар кемпийн урд өдөр яадаг үлээ хөшин залуу бол маргааш өглөө ирсэн дээрээс кемпт явна гэж ингээ баярлав. Тэр баяр хөөр өнөөдрийн баяр хөөр хоёр аль нь илүү вэ? Аль догтлол нь илүү вэ? Бодож үзэх хэрэгтэй байж. Яагаад гэвэл бид нарт хид юм дутуу. Магадгүй бид нарт там шиг гэж хэлж болохоор амьдралын зовлон туулсан гэж магадгүй. Гэхдээ яг Есүс эзний 3 хоног байсан тэр тамыг бид нар мэдэхгүй үзэх учраас. Сангаж үзсэн хүн тийм ээ усны үндсийг мэддэг шиг, зовлон үндсэн хүн аз жаргалын үндсийг мэддэг шиг. Амьдын хацал үндсэн хүн эргээд учрах тэр аз жаргалыг мэддэг шиг бид нар дэндүү хайрын донд нэгүсэл өршөө донд байдаг учраас өнөөдрийн энэ өдөр ямар гүнзгий утга учиртай гэдгийг ойлгодог. Тэгж гүнзгий олгоогүй учраас бид нарт шудраг хэлэхэд баярлах шалтгаан байдаг. Гэхдээ өнөөдөр бол энэ дэлхийн бүх өдрүүдээс хамгийн агуу өдөр гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ өдөр байгаагүй бол та бид нар хизээж яаж ч хэдэн мянгаараа цуглаад ч ямар ч нэмэр байхгүй байх байсан. Ямар ч аврал байхгүй байх байсан. Ямар ч өөрчлөлт байхгүй байх байсан. Ямар ч шинжлэлт байхгүй байх байсан. Энэ өдөр Есүс эзэн чухам юу хийсэн бэ гэдгийг бид нар олон янзаар үздэг тийм үү. Загалмаа дээр суулгагдсан, Голготын толгод дээрх 7 өгүүлбэр, загалмаа зам, зовлонгийн 7 хоног, дахин амьсны өдөр, хар баасан гариг, эвэлт баасан гариг гэл янз бүрээр бид нар нэрлэдэг, янз бүрээр бид нар үздэг. Гэхдээ бид нар өнөөдөр Есүс эзэн яг энэ өдөр чухам юу болсон талаар, юу хийсэн талаар нэг сонирхолтой хэсгээс үзэх болно. Тэр нь юу юм гэхлээр хоёр дагалдагчтайгаа Есүс эзэн уулзсан тухай гарч байгаа. Тэр Луух номны 24-р бүлэг дээр гарч байгаа. Жохн урт хэсэг 24-ийн 13-аас 35 хүртэл би та бүхэнд уншиж өгөөд тэгээ эхлэх болно. 24-ийн 13-аас 35. За сайн сонсоорой. Хөтөлбөр ихтэй учраас номлол богинохон байх болно. Тийм болохоор өөдөхгүйгээр жоохон анхаарлаа төвлөрүүлээд сайн сонсоо шүү. Үзэгт хүн тэр өдөр тэдний хоёр нь Иерусалимаас 60 стадиа зайтай байдаг Имау хэмээх тосгон руу явж байжээ. Тэд болсон бүх зүйлийн талаар өөр хоорондоо ярьж байв. Тэднийг ийхүү ярьж хэлэлцэн явтал Есүс өөрөө тэдний дэргэд ирээд цугтаа алхав. Гэвч тэдний нүд халахлагдж түүнийг таньсангүй. Есүс тэдэнд та нар бие биентэйгээ юун тухай ярилцаж яваа юм бэ гэсэн тэд зогсов. Тэд гонигтай байлаа. Тэдний нэг нь Клеоп гэгч түүнд энэ өдрүүдэд болсон явдлын тухай мэдээгүй хүн гэвэл Иерусалим түр байгсдын дунд танаас өөр байхгүй байх болов уу? Гэхэд тэр тэдэнд юу тэр билээ гэв. Тэгтэл тэр түн Назарын Есүсийн тухай тэр Бурхны өмнө бүх ард олны өмнө үг ба үйлстэй хүчрхэн иш үзүүлэгч байсан юм. Түүнд манай захирагчд болон ахлах тагилч нар үхлийн ялд тулгаж түүнийг цовдлсон. Гэтэл Израилийг аврах гэж байсан нэгэн мөн гэж бид түүнд найдаж байв.
Энэ бүхнээс гадна энэ явдлаас хойш 3 өдөр боллоо. Харин манай эмэгтэйчүүдийн зарим нь биднийг гайхахад хүргэв. Тэд өглөө эрт булшин дээр очиод түүний цогцсыг олсонгүй. Тэгээд буцаж ирээд түүнийг амьд гэж хэлсэн тэнгэр элч нарын үзэгдлийг харснаа бидэнд ярьлаа. Бидэнтэй хамт байсан хүмүүсийн зарим нь булш руу явж эмэгтэйчүүдийн хэлсний дагуу байхыг харжээ. Тэд түүнийг олж хараагүй гэхэд Есүс мунхаг хүмүүсээ иш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхтэй хойрох сэтгэлтнүүдээ Христ энэ бүх зовлон эдлэн тэрээр өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү гэв. Тэгээд тэр Мосеээс эхлэн бүх иш үзүүлэгчид бүх бичвэрт өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав. Тэд зорж явсан тосгондоо ойртох үед тэд цаашаа явах гэж байгаа мэт байв. Тэд түүнийг ятган бидэнтэй хамт байгаач нар хэдийний хивэж орой болж байна гэж хэлэхэд Есүс тэдэнтэй байхаар болж гэрт оров. Тэгээд тэр тэдэнтэй хамт ширээний тухлаа сууж талх авч өрөөгд хувааж тэдэнд өгөв. Тэдний нүд нээгдэж түүнийг танив. Есүс нүдэнд нь харагдахгүй алга болжээ. Тэд нэгэндээ замд тэр бидэнтэй ярилцаж бичвэрийг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань бидний дотор шатж байсан босуу гэд тэр даруй босож Иерусалим руу буцав. Тэр өнөөх 11 болон хамт байгсдын цугтаа байхыг хараад тэдний эзний үнэхээр амьдсан байна. Симонд харагджээ гэж хэлхийг сонсоод зам болсон бүхнээ болон талх хуваахт нь түүнийг хэрхэн таньсан зэрэг ярив. Амен. Иммау хэмээх тосгон руу явж буй хоёр дагалдагчийн тухай гарч байна. Энэ үед юу болсон бэ гэвэл Есүс эзний дахин амьдсан тухай олон гайхамшигтай гэрчлэлүүд сайн мэдээний номнууд дээр байдаг. Матай, Марк, Лук, Йохан энэ дээр Есүс хэрхэн дахин амьдсан, түүхэн ямар баримттай байсан, улс төрчид ямар арга хэмжээ авч түүний дахин амьдсныг булзааруулж нуух гэж оролдсон. Хаадууд, цэргүүд ямар маягаар биднийхээ өнөөгийнхөр бол худал мессеж, бор шуун нисгэн гэж ярьдаг. Facebook, Twitter, тиймээ TikTok-оор Есүс эзэн амьлаагүй түүний цогц дагалдагч нарт нь хулгайлагдсан. Тийм учраас алга болсон гэх мэтчлэн олон бор шуун нисгсэн. Олон хурамч мэдээллүүд тавьсан. Одоо тэр урааны талаар, одоо тэр нүүрсний талаар, тэр 40 сая, 80 их 80, 40 их 80 гэх мэтчлэн олон мессежүүдийг тавьж улс төрчид Есүсийн дахин амьсныг үгүйсгэхийн тулд маш олон арга хэмжээ авсан. Тэр байтугай чулуу хадыг манаж суусан хоёр манаачиг хүртэл бид нар ажлаас халаад их хэмжээний мөнгө өгөөд улсаасаа дөрүүлсэн. Яг гэвэл тэр хоёр яалтчгүй далдын хүчээр, бурхны хүчээр Есүс булшнаасаа гараад ирснийг харсан Ромын цэргүүд учраас. Энэ тал дээр улс төрчдийн арга хэмжээ авснаас гадна сайн мэдээний 4 номон дээр энэ талаар ямар ч маргаангүйгээр баталгаас аргагүй олон бичиг баримтуудыг бичсэн байна. Гэхдээ энэ дунд өнөөдөр бидний уншсан хэсэг бол ганцхан Лук номон дээр тэмдэглэгдэн үлдсэн хэсэг бөгөөд Иммау тосгон руу аялсан гэдэг нэртэй чухал үгийг өнөөдөр би та бүхэнд хуваалцахаар бэлдэж ирсэн байна. Сайн мэдээний ном бүр Христ эзний тухай дахин өгүүлсэн байдаг ч Лук номонд тэмдэглэгдсэн энэ хэсгээс бид нар өнөөдрийн өдрийн утга учирыг Есүс биднээс энэ өдөр юу хүсдэг юм бэ гэдгийг маш тодорхой олж харж байна. За нэгдүгээр эхний ишлэлээс харах юм бол амралтын өдөр Есүсийн булшийг эврэхээр очсон эмэгтэйчүүдэд анх удаага илч тэнгэр илч үзэгдэн Есүс эзний дахин амьсныг гэрчлэн тунхагсан байна. Өөрөөр хэлбэл энэ дэлхий дээр Есүс дахин амьсныг анхан энэ дахин амьсан хэмээх жинхэнэ ориг сайн мэдээг эмэгтэйчүүдэд анх удаага хүн биш тэнгэр илч зааж өгч гэрчилж хэлж өгч. Мөн үүнийг Иохан номон дээр бичсэн байдаг. Петр, Иохан хоёр эмэгтэйчүүд ирээд дагалдагч нарт түүний булшны үхэр чулуу холдсон бөгөөд Есүс эзэн булшиндаа байхгүй байна. Тэгээд хоёр тэнгэр илч гарч ирээд түүнийг дахин амьсан үхэгсдийн амьд нэгнийг үхэгсдийн газраас юунд ирнэ вэ гэж тэр тэнгэр илч биднэрт хэллээ. Гэхэд дагалдагч нараас Петр, Иохан хоёр гүйж гардаг. Бусд нь гардаггүй. Яагаад? Улс төрчдийн маш их явуулга явж байгаа. Тагнуулууд ажиллаж байгаа. Авилгатай тэмцэх газар ажиллаж байгаа. Интерпол ажиллаж байгаа. Өнөөгийнхөр бол цагдаа, сэргийлэх, хүчин, сүрэг тагнуул бүгд ажиллаж байгаа. Тэд нар хэнийг хайж байгаа гэвэл Есүс үгсэн. Одоо тэр үгсэн юм чинь түүний дагалдаж явсан дагагч нарыг бид нар үгөөх хэрэгтэй. Тэдний бүлэг, фракцыг, нам, холбоо, эвслийг нэг үсэн байхгүй болгож иж Ромын хаант улс еврей шашин, хүчрэх еврей ёс заншин эвдэгдэхгүй байх болно. Гэтэл гай болоод Есүс алга болчихлоо.
цогцсон ч олдохоо байлаа. Тэгэхээр тэрийг дахин амьсан гэдгийг энэ цуунаас олж түүний дагалдагч нар дахин өө олноороо нэмэгдэх учраас энэ фракцыг, энэ бүлэглэлийг Есүс гэдэг хүний нэрээр тулсан энэ бүлэглэлийг гүжигт тэгээд тагнуулдаг, шалгуул, орон гэрээ нэгж ямар нэгэн шалтгаан үүсгэж баривчин 461 тонн хян цаг шоронгийн эрсдэл гэмт хэрэгтлүүдтэй хамт нэг камерт ингэж тэднийг зүрхийг өгүүл гэдэг маш хүн гүнзгий улс төрийн бодлого явуулж ирсэн учраас дагалдагч нар бүгд гарахаас хараад нэг дор цуглаад хизээ тусгаагийнхан ирээд хизээ ромын цэргүүд ирээд хизээ АТГ ирээд хизээ прокурор комиссарууд ирээд бид нарыг барих бол гэсэн айцтай байсан учраас гараа. Танаас ойлгож байна. Би орчин үед хөврүүлж ярьж байгаа шүү дээ. Дараа нь Ямковоос хуучин гэрээний үед 11 2 дугаар 9 10 дугаар зууны үед АТГ байсан гэж ярьсан гэх үедээ. Библи бол бодит төв. Өнөөдөр бидний амьдрал дээр болдог төв учраас. Ингээд Петр Иохан хоёр гараад булшны агуур гүйдэг. Яагаад гэвэл Петр бол боловсролын хувьд ч тэр, оюун санааны хувьд ч тэр загасчин хөдөөний хүн. Тэр нэг шийдэх юм бол Есүсийг хамгаалахын тулд Ромын цэргүүдээс ирсэн тэр тусгай хүчний гладиаторуудын нэгнийхэн чихийг тас огтлж ирсэн удаатай. Гэхдээ Есүс хүсэв. Ийм учраас Петр гарах зориг байсан. За дүрсээ. АТГ байна уу? Хөл хорой байна уу? Тэр том урт хэдэн метрээр ингээ хоолойг ингээд хөрөхээ тэр зургийг би Facebook дээр хаяа хараад таах болгон ганцаар өгтлээ. Хөөх их хүмүүс залуу те байрж аваад хашаад тулгаад багал зурлууны урт модоор цагтаа ангицсан хоёр эмч зогсоод өөдгөнгөө хашаад тулаад коронавигийн үеэр тийм үү. Тэр залуугийн бүх түүх намтар тэр аялсан аяллыг Монгол улс даяар зарлана гэж яаж мэдэх юм бэ? Орсон, гарсан, буудал, суусан, машин, жолооч, учирчин, учир ургуусан, эмхтэй шившиг болгоо хайчаад дээ. Ани иймэрхүү явдал Петр тоогоогүй байхгүй. Тэр угаасаа тийм. Нөгөөх нь Иохан байсан. Бид нар Иоханыг сайн мэднэ. Иохан бол Есүсийн хамгийн залуу дагалдагчдын нэг, Зебедийн хүүхэд, 20 эдхэн настай, ахтай тусал загас байдаг нэг. Тэгэхээр энэ хүүхэд тоохгүй. Та нар одоо энэ 20 эдтэй хүүхдүүд одоо энэ өсвөрийнхнийг айд гэж бодож байна. Яг өөр үрээд зүрүүд нь хөдлөл эднэрт АТГ тагнуул цагдаа юу ч яриад нэмэргүй эднэр хийчих сал. Эднэр цавуу мөртөж магадгүй. Эднэр газ мөртөж магадгүй. Эднэр тэр вап билүү тэр танхийг татчихж магадгүй. Эднэр юу ч хийж магадгүй. Юу ч урьж магадгүй. Харин зөв чиглүүлэх юм бол эднэр хаанчлалын төлөө мөн Иохан шиг юу ч хийж магадгүй. Ингээд тэр хоёр гараа гүйсэн. Гэхдээ сонирхолтой 20 эдтэй хүүхэдтэй 40 гаруй насны бүдүүн загасчин Петр гүйсэн хатлаа Петр төрүүлээ оччихлоо. Гайхалтай хурдан байгааз би эднэртэй уралдах нь байдгүй заалан цагс тоглоход ааглаад нүд бүрэлзээ даралт гэсэн дунчих гадахад Петр төрүүлээд оччихлоо. Гэхдээ Петр ороогүй. Үүдэн дээр харсан чинь үнэхээр Есүс байхгүй өвөрчлөө хөдөлсөн байсан. Харин хэн орсон гэвэл нөгөө залууч. Юмтай гэж. Орохт нь хүн намайг багалцуулаад болохгүй амын маань дараад авах болов үгүй бол тагнуул цагтаа хүлээж байгаа бол юу ч бодоогүй Иохан ороод юу болж харсан гэвэл маш сайн бодох хэрэгтэй. Юу гэвэл түүний биеийг үнэрт наардын тосоор тослоод ороосон байсан тэр даав Эфестэйгээ байсан. Ороолттойгоо байсан гэдгийг Иохан олж харж байна. Энэ үг ярих болгоно ичтэй. Би нэг харж Иоханоос номлолын үйлчлэл бурхан намайг ашигласан 17 8 20 наснаас эхлэв. Би нэг 18 студент юм байна. Би 21-т Вайнд теsis хийхээр 18 студент би түүнийг ороосон байсан даав Эфестэй байж их номлож байсан номлолмаа санаанд орд. Юу гэж ойлгосон гэхээр би даавгаа ингээ Есүс босч адлаа. Ороосон байсан даавгаа аюу эмгцэгцтэй хичээд явсан байна. Ингэж ойлгоо. Тэгээ кемп дээр сүмхээ залуучуудыг загинжсэн. Та нар өглөөсөө туцаа өгдөггүй. Есүс амлаад туцаа өгч явсан байж. Та нар амьсаа тайлбар чинчдэг үстэй гимш гэл. Нөөдөл маань үнэхээр ивэл аваад гимшэл зөндөө олон өглөөсөө туцаа орой унтахтаа хувцаа өгөхөд явдаг болсон. Энэ яг миний адгаар энэ Эфестэй гэдэг нь наардын үнэт тосоо биеийн тослоод 15-аас 20 санжийн өргөнтэй цагаан туузаар битүү ороодог байхгүй. Та нар хүүхдүүдээр гардаг юм уу минут? Тэгж ороохоор нөгөө үнэт тостой тэр өтгөн тостой
тэр майланган даавуу гэж байна. Майланган даавуу гэдэг чинь бидний хар ухаанаар ойлгвол маарл гэсэн үг. Маарл мөртлөөрөө бидний нөгөө өмсөх дуртай кашмир ноолор маарл гэсэн үг. Тэрүүгээр биеийн нэг ч юм илүү гарахгүй. Жоохон илүү гарвал өмхийрч учраас бүгдийн бүтэн ороод. Харин тэр даавуу Эфестэй байсан гэдэг нь ингээд ороодсон байгаа тэр цогц дотроо алуулсан гэсэн. Хэрвээ хэн нэгэн хүн тэр цогцыг авч зүгтахаар оролцсон бол тэр үнэрт өтгөн тосонд наалдаастай майланган тэр сул үлбгэр даавуу та нар ноолхон цамцыг нэг угаахад миний цамц нингаа таар хоёр угаахад хүсэл 3-4 угаахад мөнгө өмсөж өгчдөг шүү. Жижигрээ өгч. Тэрийг хүн оролцсон бол тайлах гэж хуулсан бол ямар нэгэн байдлаар тэр даавуу яг ороосон ч гэхдээ Эфестэй байгаа гарсан Иохан юу ойлгосон гэвэл Есүс амьдсан байна. Хүн оролдоогүй байна. Боломжгүй. Яг махан биенээс сүнс гардаг шиг. Тэр даавуу дотор оролттой байхад нь гэ дараа явчихлаа даавуу ямар ах вэ? Юу ч хөдлөөгүй Эфестэйгээр байсан гэсэн. Хэрвээ хүн оролцсон бол тэрийг тайлах гэж оролдоно, эмх замбраагүй болно, хөдөлгөн урагдчих тасна тэмэж харин даавуу яг ороосон тэр хэвэндээ Эфестэй болсон гэсэн. Энийг хараад явах. Энэ бол хүний оролцсонгүй үнэхээр Есүс амьлж гэдэгт итгэсэн. Харин Петр итгээгүй. Эзний шанлыг хэн аваад явчих вэ гэж Петр бодсон. Харин Иохны хувьд залуу хүүхэд учраас хэрсүүгээр бодоод тэр даавуу Эфестэй байсныг тэмдэглэж үлдээсэн байна. Иохан номны 20 дугаар бүлгийн 6-аас 8-ыг таврах унших юм бол Иохан тэрийг хараад итгэлээ гэж. Барьж үзээ хүн оролдвол заавал нэг талаас нь хөвөх ёстой доо. Хөвсөн бол энэ даавуу сунах, үрчих, урагдах магадлалтай да. Яг энэ дотроо уусаж алгуулсан байна. Энийг харсан Иохан итгэлээ гэж бичсэн. Ойлгож байна. Энийг бид дэндүү супер тайлбарлсан байна. Хоцсай гэдэг. Дотор нь байсан би уусан алгуулсныг Иохан ойлгосон гэсэн. Үүнээс хойш эзэн өөрийн дагалдагч нартай шууд дунд нь гарч ирээд уулзч байгаа. Эхлээд хэдэн эмэгтэйчүүдэд харагдсан. Түүний дахин амьсан сайн мэдээг сонсгосон. Ингээд хоёр дахь удаага хэдтэй уулзсан бэ гэвэл Эммау руу явж буй өөрийн хоёр дагалдагчтай. Гэхдээ энэ хоёр дагалдагч бол 11 дагалдагч биш шүү дээ. 12 байгаад Юдас амиа хоролцсон. 11 биш шүү дээ. Бид нар бодохдоо Есүсийн дагалдагч гэхэд нөгөө 12 дагалдагч Юдасыг хасаад 11 гэж боддог. Үгүй. Есүсийг олон хүн дагж исэн. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд зөндөө дагалдагч байсан ч тэр дундаас сонгогдсон 12 нь нөгөө бидний мэддэг 12 дагалдагч байна. Түүнээс биш зөндөө олон хүн Есүсийг дагаж явсан гэсэн. Тэр дагалдагчдад дундаас хоёр нь хаашаа явж байгаа гэнэ үү? Ерүсалимаас 60 стадиа зайтай хол байдаг. Нэлээд зайтай. Энэс хонгорын хэмжээтэй зайтай Эммау хэмээх тосгон руу явсан. Яагаад явж байгаа гэж? Эхний өдрийн өглөөгөр эмэгтэйчүүдэд үзэгдсэн. Хараахан тохиогоогүй бас нэг зүйл нь Эммау руу явж байгаа хоёр дагалдагчтай Есүс уулзж байгаа. Энэ дагалдагч нар Ерүсалимаас холдон цугтах болсон шалтгааныг дөрөв хэлсэн. Тэднэрт ял тулгахаар төлөвлөжсөн байсан. Тиймээс тэд нар аль болох хол цугтааж иж Ерүсалим буюу Бурхны сүмээс өргөнөөс аль болох хол дөрөвдөөж ийшээ урагшаа хятадын хэлээр ховдоор ч юм уу увсаар дамжаад Казахстан руу ч юм уу ямар нэгэн байдлаар хил давж оргууд босод цугтааж иж дараа нь тэд нар чөлөөтэй лайв хийгээд над боцоо тоглоомж би ажиллаулдаг юм аа. Би тийм цагтаа тийм хорондоо тэдэн сая төгрөг өгч ирсэн юм аа гэж томорч чадна. Яагаад гэвэл хил давчих учраас. Өнөөдөр Монголд ийм орогдол зөндөө байгаа. Хүзүүтэй хүзүүгүй бүдүү нарийн сони ярьдаг хүмүүс зөндөө байна. Энэ хүмүүс яг ийм учраас Ерүсалимаас дөрвж хэлсэн. Есүсийн дагалдагч нар 12 биш шүү дээ. 40-100 дагалдагч нар бүгд цугтаасан. Яагаад гэвэл тэнд Ромын цэргүүд хэдийн хяналтаа тогтоогод хэдийн ихнээс нь баривчлаад ихэсэн учраас тэд нэр цугтааж ирсэн. Тийм учраас энэ хоёр дагалдагч нар Ерүсалимаас гараад Эммау хэмээх тосгон руу дөрвж явсан. Эзэн нь цовдлогдсон. Энэ хоёрын дотор айдас байсан. Ганцаард сэтгэл төгшөв, бууж өгөх,
итгэлээр унах. Энэ хоёр өөрсдөө хэлж байгаа ч биднийг аврагч мөн байна гэж бодсон чинь цовдлогдоод өгч. Мундаг бурхны иш үзүүлэгч мөн байна гэж бодсон чинь хинч биш болж. Хууль цааж юм цовдлогдоод өгч. Тиймээс одоо бушуухан шиг Иерусалимаас холдохгүй бол Имау руу очихгүй бол намайг Есүс үйлчилж байгааг харсан зөндөө хүн байна. Есүс эхнээс нь баримтлаа гэвэл над мэтээ ингэж YouTube мөбэд баахан юм тавьдаг хүмүүс бол хамгийн түрүүнд яв. Ийм учраас энэ хоёр айц, түгшүүр, ганцаардал, итгэл сул болсон эргэлзээ маш хүнд байдалтай Имау руу явж байгаа үед нь 13 дугаар зүйл дээр ингэж хэлж байгаа хардаа. Тэр хоёр нь Иерусалимаас 69 стадиа зайтай Имау хэмээх тосгон руу явж байлаа. Сэтгэлээр унж эргэлзсэн, амьдрал нь утга учираа алдсан ийм нөхцөл байдал гарч ир. Энэ хоёрын тухай мөн бас нэг ингэж хэлж байгаа. 33-35 дээр тэр хоёр Имау руу явж шүү дээ, тийм үү? Имау руу явж чинь. Айгаад зүгтаад дөрвөөд Иерусалимаас холдохоор явж чинь. Яагаад гэвэл Есүс өгсөн учраас. Тэгтэл 33-35 дээр ингэж хэлж байгаа. Тэр даруй босож Иерусалим руу буцав өнөөх хоёр. Тэд өнөөх 11 болон нөгөө 11 дагалдагч ууз 11 болон хамт байгсанд цугтаа байхыг хараад тэдний эзэн үнэхээр амьдсан байна. Симонд харагдчихэ гэж хэлхийг сонсов гэж. Энэ хоёр Имау руу явж исэн. Айгаад түгшээд цугтаагаад хурдан алга болъё гэд явж исэн чинь одоо яасан гинөө? Буцаад зориг ороод буцаад Иерусалим руу явахаар шийдээд Иерусалим буцаад хүрээд ирж байгаа. Яагаад ингэж зориг орох вэ? Яагаад ингэж сайн мэдээг сонсоод яагаад Имау руу зүхтаж явсан хоёр хүн буцаад зүхтаж явсан газар руугаа Иерусалим руу ирээд бүр дагалдагчрын оргонж байгаа нуугдж байгаа газар очиж Есүсийн тухай ярих хэмжээ итгэл сэтгэлээр гал халуун болж байгаа. Энэ хоёрын зам хоёр зүйл тохиолдсон байна. Имау руу аялах замд нь хоёр зүйл тохиолдсон. Энийг бүгдээр өнөөдөр үзэх болно. Тэр хоёр 34-р зүйлээр харах юм бол зам дуура хинтээ уулзсан гэнэ үү? Есүстэй уулзсан. Тэр мөн 34 дээр ингэж хэлж байгаа. Тэд нар Есүс эзэн үнэхээр амьдсан байна гэж хэлэх гээд Имау руу зүхтаж явсан тэр хоёр буцаад аюултай гэж бодсон Иерусалимд сүмд ирээд дагалдагчны нуугж исэн газар ортол давхар нэг гэрчлэл болсон нь юу болсон гэсэн чинь яг тэр хоёр Есүстэй уулзж байгаа тэр үед Петр бас Есүсийг олж харсан. Нөгөө Иохантай очоод итгээгүй Петр. Ингээд энэ хоёр гэрчлэл давхцаж байгаа. Тэднийг ирэхэд Симон Петрт бас Есүс эзэн харагдсан гинэ гэж дагалдагч нар нөгөө 11 дагалдагч нар хэлтэл энэ хоёр яаж вэ? Бид хоёр бас үзэгдсэн гээд давхар нотлохоотойгоор Есүс өөрийн дагалдагч нартай үзэгдэж эхэлж байгааг бид нар харж байна. Иймээс сайн мэдээнээс болоод тэд нар Иерусалимаас тарж бутарж исэн Есүсийн дагалдагч нар. Тэд нар Иерусалимыг орхилгүй хамтдаа цаашид тэндээ үлдэж Иерусалимда байхаар шийдсэн байна. Тэд нар итгэл төрсөн. Тэд нар за нөгөө хоёр хаашаа явсан, Имау руу явсан, нөгөө хоёр хаашаа явсан, хоошоо Голгот даваад явсан. Ингээд дагалдагч нар Есүсээс болж Иерусалим цугласан дагалдагч нар яаж вэ? Нүдэн дээр иш тийшээ цухтаач. Яг гэвэл Есүс өгч байгаа. Ингээд дагалдагч нар тарж бутарж идэл нөгөө хоёр Есүсийн амьд байгааг харсан. Эмэгтэйчүүд Есүсийн амьд байгааг харахаас гадна Петр Есүстэй уулзсныг сонсон дагалдагч нар цухтааж исэн дагалдагч нар буцаад Иерусалим руу цуглаж ирсэн. Яг гэвэл тэд нар хачирхалтай юм сонсон. Есүс амьд гин. Ялцгүй болшиндаа байгаагүй. Гэхдээ зүгээр нэг эмэгтэйчүүдтэй биш. Тэр хоёртой уулзсан гин. Бүр өөрийн дагалдагч Петртэй уулзсан. Петр худлаа хэлэх юм биш үү? Буцъя. Ямар ч байсан золиос гаргаад Иерусалим руу очие. Юу болох нь харъя. Үнэхээр амьдсан бол бид нар ч гэсэн үзэгдэх ёстой. Ямар ч байсан Есүс эзэн сүмдээ байгаад байна. Өөрийн ариун хотод Иерусалимда байгаад байна. Тэнд байгаа дагалдагчдад үзэгдээд байгаа юм чинь. Бид нар энд байгаад олж харахгүй юм байна. Тиймээс Иерусалимд очие. Сүм рүүгээ эргээд тэр газар очиод Есүс юу хийхийг харъя. Ингээд нөгөө тарж утарсан хэдэн зуун дагалдагч нар буцаад Иерусалимд энэ сайн мэдээг энэ гэрчлэлээр цуглаж эхэлж байна. Бутар цугцсан газруудаасаа Иерусалим буцаад бөөгнөрч цуглаж эхэлсэн гэсэн. Сэтгэлээр унсан
шаналсан, зутарсан, уйлсан, харамсан, гашуудсан, зовлонд зүрх сэтгэл тэгээд зүхтааж явсан, айж оргож босож явсан дагалдагч нар яасан бэ гэвэл энэ онцгой гэрчлэлийг сонсоод эргэж ирж. Есүс эзэн онцгойлон алдагдсан дагалдагч нар алдагдсан нэгнийг эргүүлэн босгож хайрлж байгаа түүхээр луух ном энэ өдрийг тэмдэглэж өгч ойлгож алдагдсан хүмүүс. Өөрөөр хэлбэл орхигдож алдагдсан хүмүүсээ хүүхдүүдээ Есүс эзэн өөрт нь эргэлзэж өөрт нь итгээгүй сул дорой хүүхдүүдээ эргүүлэн цуглуулж эхэлж Иерусалимд өөрийн ариун хотод огс. Луух ном бол сайн мэдээний номнуудаас их онцлогтой ном. Луух номон дээр санхүүгийн талаар их гардаг талаар теологч багш нар их ярьдаг тийм үү? Хооллох, мөнгөний талаар их ярьдаг. Гэхдээ нэг зүйлийг та анзаарвал луух номон дээр Бурхан дандаа сул дорой, итгэлгүй, хүчгүй, айц түгшүүртэй, сэтгэл итгэлийн хатгүй сул дорой хүүхдүүдээ өөрлөгөө эргүүлэн авахын тулд ингээл нэг үсгийн мутраа үргэлж сунгаж байдаг. Алдагдсан хүүхдүүдийнхээ араас үргэлж санаа тавьж, үргэлж араас нь дагаж очиж, үргэлж хүлээж байдаг зан чанарыг ганцхан луух ном онцгойгоор харуулж байна. Та нар бод 99 хоноо орхиод нэг хоногийнхоо төлөө амиа өгөн явдаг тэр хончны төв. 10 драхмагаа алга болгочоод 10 драхмагаас нэг нь алга болгочоод гэртээ лаа байрыг хайжгаад тэр алдагдсан нэг драхмагаа олоод баярлаад найр хийж байгаа тэр эмэгтэй төв. Аваас өвөө аваад авсан өвөрөө тинээд янхандаад бузар мууг хийгээд гим нүгэл хийгээд бүгдийг зарж үрээд гахаан хоол хувааж идж байгаа эргэж аав дээр ирэхтэн дээд хувцас өмсөв инээд алдаад тэврээд авч байгаа тэр хаан дүү тэнмэл хүүгийн дүү. Энэ дүүхүүд бүгд хаан гардаг вэ гэвэл Луух ном луух номон дээр өгүүлэгддэг. Луух ном юугаар онцлогтой гэвэл тэр алдаж, гутарж, унж, оргож, босож яваа тэр хүүхдүүдийн төлөө, тэр хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл гарган босгон барих гэж, шинжлэх гэж, өргөх гэж өөртөө эргэж дуудаж, эргэж цуглуулдаг тэр Бурханы зан чанарыг харуулж байна. Бурхан агуу хүмүүсийн төлөө ажилдаггүй. Хамгийн сул дорогоос нь эхэлж ажилдаг. Орхигдож, алдагдж, тэнмэл болж, итгэлээр унж, хүмүүсээр орхигдож, хүмүүсээр ад үзэгдэж, гоочлогдож, доромжлогдож, өнчилж хоцорч, бэлэвсэлж хоцорч, хинч иш болж, итгэл алдарсан сул дорой тэр хүүхдүүдтэй хамгийн түрүүнд ивэлийн өгөөмөр гараа сунгадаг Бурхан гэдэг тэр зан чанарыг луух ном илэрхийлж өгч байна. Үүшин өнөөдөр ч гэсэндээ итгэл алдарч яахаа мэдхээ байсан итгэгч нар, дагалдагч нар Иерусалимыг орхиж, сүм чуулганаа орхиж яваа энэ хоёртой адилхан, Эмауг зорж яваа энэ хоёртой адилхан хүмүүс бидний донд байж болох. Тэгвэл тэдэнд хамгийн түрүүнд Христийн хайрыг харуулж бид нар энэ түүхийг хуваалцах ёстой. Энэ бол Есүс эзний зан чанар. Луух номон дээр Бурханыг өгүүлж буй зан чанар. Би чамд өвөө өгсөн, би чамайг хайрлсан, би чамайг уучлсан байдал чи надад итгээгүй, намайг орхисон, надад эргэлдсэн, хогчин, зайл гэдэг Бурхан биш. Үгүй бол чи дуулж чаддаггүй, чи сул дорой, чи мэдлэг боловсруулгүй, хэнд ч хэрэггүй амьтан гээд орхиод хайдаг Бурхан биш. Тэр Бурхан тэрж чаддаг, хүлээдэг, дахин дууддаг, очиж аргаддаг, араас нь хөөцөлддөг, 99 хоноо хаяад араас чинь ирдэг. Тэр 9 дарахмаагаа хаяад алдагдсан таны төлөө ирдэг. Тэнмэл болж өөрийг нь орхиж явсан хүүгээ хизээ ирэх бол гэж харуултан суудаг аавын зүрх сэтгэлдээ ийм Бурхан юм а гэдгийг Луух ном биднэрт ойлгуулж хэлж өгч байна. Энэ өдөр бол яагаад очигүй бүжгэлж баярлаад байдаг өдөр биш вэ гэвэл энэ өдөр гашуудагсад баярлдаг өдөр. Энэ өдөр орхигдогсод, энэ өдөр хинч биш болгосод, энэ өдөр Есүс эзнийг аргадуулдаг өдөр. Энэ өдөр Бурхан тийм хүүхдүүдтэй амар тайван баярын нулимсыг бэлгэлдэг өдөр. Тиймээс Эмаугийн замд гарсан энэ Эмаугийн замаар орсон Христ итгэл сул дорой хүмүүсийн амьдрал тэрээр гасч ирж Христийн хайрыг харуулдаг. Анх амьсныхаа дараа хамгийн түрүүнд
хинт харагдсанаас нь Луух номон дээр Есүс эзний сайн мэдээний мөн чанарыг харж байна. Анх удаага хинт харагдсан. Эмэгтэйчүүдэд ердийн хүчрхэг ёс заншил хинч биш амьтад тооцогддог хүний тоонд ч олдгүй байсан эмэгтэйчүүдэд үзэгдсэн. Магадгүй Петр апостолууд үүнээс болж уурсан юм, гомдсон юм. Яагаад гэвэл эхлээд лагуудад үзэхгүй хамгийн сул доор эмэгтэйчүүдэд үзэгдэж байна. Энэ дэлхийн анхны сайн мэдээг энэ эмэгтэйчүүд донд бэлэвсэн, бие үнэлэгч байсан, чулууга шидэж өгөх ёстой байсан, ээж хүн, их хүн, олон хүүхдүүд байгаа. Энэ эмэгтэйчүүд Есүс үзэгдсэн. Хоёр дахь удаага тэр хинд үзэгдсэн. Эмао руу зугтаж яваа. Өөрт нь эргэлзээ, айц төгшөрдөө хөтлөгдөн яахаа мэдэхгүй зугтаж яваа. Энэ хоёр тахалдагч үзэгдэж байна. Гурав дахь удаага хинд үзэгдсэн бэ? Өөрт нь итгээгүй, өөрөөс нь хараал тавин 3 удаа урсан, өөдгөө хорт байгаа удам гэж өөрийгөө нэрлэх болсон Петрт үзэгдэж байна. Тэр өөрт нь шууд итгэсэн Иоханд бус Петр дээр очиж байна. Энэ бол Бурхны цаан чанар. Энэ бол энэ өдрийн утга учир. Энэ өдөр танд баярлах шалтгаан байна уу? Ингэж хэрвээ асуувал та бодоод үз. Танд асуудал байна. Танд зовлон байна. Танд ганцаардал байна уу? Орхигдсон, үл олгогдсон, доромжлогдсон, өвчлсөн хүнд хэцүү цаг байна. Тэгвэл яг та тийм л байгаа бол таны амьдралд ийм эргэлзээ байгаа бол баярлах зохистой та. Энэ өдөр баярчуудад, мондгуудад, лагуудад хамаатай өдөр биш. Уучлаарай. Энэ өдөр бол сул дорой энэ хоёр дагалдагч оргож босож явдаг. Тэнмэл хүн шиг, орхигдсон хурх шиг, орхигдсон хүн шиг сул дорой бидний баярлах ёстой. 33 дугаар зүйл дээр энэ хоёр Иерусалим руу Эмао явах замаас эргэж Иерусалим руу явах болсон шалтгааныг би хоёр зүйл байгаа гэж ярьсан. Хоёр зүйлийн бүгдээр хамтдаа үзээд залбирч гаргая. Энэ хоёр зүйл нь эзэн дахин амьдлаад энэ хоёр дагалдагч амьдралаа эргүүлэх болсон. Айж зүгтж явсан Иерусалим руу баярх болсон шалтгаан. Нэгдүгээрт нь 14-15 дээр гарч би тавд уншиж байна. Тэд болсон бүх зүйлийн талаар өөр хоорондоо ярьж байна. Тэднийг ийхүү ярьж хэлэлцсэн явдал Есүс өөрөө тэдний дэргэд ирээд цугтаалав. За болсон бүх зүйлийн талаар энэ хоёр хоорондоо ярьсан. Юу ярьсан бэ? Яагаад өгч вэ? Аврагч гэж бодсон шүү дээ. Яагаад өгч вэ? Юу болчихв? Тэр амьдсан гэд хүмүүс эмэгтэйчүүд яриад байгаа нь үнэн юм болов? Амьдсан болов? Амьдсан хүн юм өглөөс амьдна гэж байдсан болов? Ямар учиртай юм бол хоорондоо ярилцаж, мэтгэлцэж, хэлэлцэж, эргэлзэж яахаа мэдэхгүй зугтаж явсан энэ хоёр ихний тохиолдсон. Хоёр зүйлийн нэхнийх нь юу байсан гэвэл 25-аас 27. Би тавд уншиж байна. Есүс мунхан хүмүүсээ иш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхтэй хойрох сэтгэлтнүүдээ Христийн бүхэн зовлон эдлэн тэгээд өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү гэв. Тэгээд тэр Мосегээс эхлээд бүх иш үзүүлэгчид бүх бичвэрт өөрийнх нь тухай юу хийснийг тэдэнд тайлбарж дэлгэрэнгүй тайлбарж өгч. Юу вэ гэвэл энэ хуучин гэрээ тэр чигээртэй тэр аяараа миний тухай дахин амьлах Христийн тухай өгүүлсэн тухай тэр хоёр тайлбарж өгөхдөө Мосегийн түүхээс эхлээд Тоороо номноос эхлээд гэсэн Эхлэл номноос эхлээд Египтээс чөлөөлөгдсөн номноос эхлээд Гитлэл номноос эхлээд бүх иш үзүүлэгчдийн түүхийг тэр хоёрт дэлгэрэнгүй тайлбарлаж ярьж өгсөн гэсэн. Тайлж ойлгуулж өгсөн гэсэн. Өдний хүртэл хэлэгдсэн энэ урт удаан хугацаанд байсан үгнүүдийг нэг нэгээр нь тайлбарлаж, хэлж, ойлгуулж өгсөн гэсэн. Синхруулж, ухааруулж, үгээр юугаар гинэ? Үгээр. Мосегийн үеэс эхлээд өнөөдрийг хүртэл хэрэгэлдсэн Танак буюу хуучин гэрээний Библийн үгсээр энэ хоёрыг ятгаж, синхруулж, ухааруулж, тайлбарлаж хэлсэн гэсэн. Есүс эзэн өөрөө бурхан учраас Библийг ямар гүн гүнзгий ойлгох вүлээ? Ямар гүн гүнзгий теологтой байх вүлээ? Гэхдээ энэ хоёр мунхарсан, итгэлээр унсан, сохорсон, нүдэнд халахлагдсан, зүхтааж яваа дагалдагчаа ойлгох хэмжээнд нь тайлбарлаж өгсөн гэсэн. Есүс цэцэрхээгүй. Есүс мундаг гүнзгий утгатай яриаггүй. Тэр тайлбарлаж өгсөн.
юу гэнэ? Библийг, үгийг тэр хоёр ойлгоход нь тусалсан гэсэн. Үгээр ятгсан гэсэн. Синхруулсан гэсэн. Шууд та хоёр Иерусалим руу буцгээгүй. Өөрийгөө таниулахаас өмнө эхлээд Библийн үгээр ятгах, Библийн үгийг зааж сургаж тайлбарлаж өгсөн гэсэн. Үүнийг сүүлд нь энэ хоёр дагалдагч гэрчлэгтээ 32 дээр юу гэж хэлж байгаа вэ гэвэл тэд нэг нэгэндээ Иерусалим руу буцах замдаа тэд нэг нэгэндээ замд тэр бидэнтэй ярилцаж бичвэрийг бидэнд тайлбарлаж байхад зүрх маань бидний дотор шатаж байсан босоо гэж хэлж байна. Энэ хоёр дагалдагч. Энэ хоёр үнэндээ зүрх мохож байсан босоо. Тийм учраас имам руу зүхтааж явсан босоо. Харин Есүс эзэн өөрөө танигдахгүйгээр бууж ирээд хамт алхангаа Библийн үгийг, бичвэрийг, Бурхны үгийг тайлбарлаж, ойлгоход тусалж, ятгаж, синхруулсны дараа энэ хоёрын хөрсөн байсан зүрх асаж шатсан. Гал шиг асаж, гал халуун итгэл, зүрх урам найдвар, итгэл найдвар гэрэлгээд бий болсон тухай хэлж өгч байна. Хизээ гэнэ үү? Бичвэрийг тайлбарлаж, ойлгуулж өгөхгүй. Бичвэрийг тайлбарлаж, тайлж өгөхгүй. Библийн талаар зааж өгөхгүй. Библи ямар гүнзгий утгатайг энэ хоёрт тайлж, өөрсдийнх нь ойлгох хэмжээнд нь ойлгуулж, тайлбарлаж өгөхгүй. Энийг ойлгож эхэлсэн тэдний зүрх хүч тэнхээ орж, дахин асаж, дахин зоригчж, дахин Иерусалим руу буцах тэнхлэг болж, айц төвшөө явд болж байна. Библийн үгээр энэ өдөр хэлж байна. Мөн Есүс эзэн хоёр дахь удаад нь тэр хоёрт ингэж хэлж байна. 30-31 дээр. Тэгээд тэр тэдэнтэй хамт ширээний тухлан сууж талх авч ширөөгөө хувааж тэдэнд өгөв. Тэдний нүд нээгдэж түүнийг танив. Есүс тэдэнд нүдэнд нь харагдахгүй алга болов. За, Есүс эзэн тэдэнтэй хамт суусан байна. Зам зураа Имау хүртлээ тэр юу ярьсан гэвэл Библийн үгийг зааж өгсөн, номлосон, ойлгоход нь тусалсан, тайлж өгсөн, тайлбарлаж өгсөн, синхруулж өгсөн, ухааруулж өгсөн, Библийн үгийг ойлгож эхэлсэн цааш энэ хоёрын зүрх гал бич шатаж, зориг орж эхэлсэн, айц түгшүүрээ давсан энэ хоёрт шинэ итгэл найдвар, шинэ амьдрал, шинэ гэрэлгээ бий болсон. Тиймээс энэ хоёр айцаа даван тулаад Иерусалим руу эргэж явахаар шийдсэн. Ингээд энэ хоёр явуулахгүйгээр та бидэнтэй хооллоод яваач гэх үед Есүс эзэн энэ хоёртой суугаад талх авч хуваасан. Өнөөдөр бид нар хайрын зов байна. Есүс эзэн энэ хоёртой хайрын зов байсан. Есүс эзэн талх авч хуваагаад тэр хоёрт өгөх тэр мөчид юу өөрчлөгдсөн гэвэл тэдний нүд хараа орж Есүсийг таньсан гэж. Замын турш номлолын сонс, замын турш Библи тайлбарлуу, замын турш номлолоор үгээр нь хүчрхэгч зүрх нь ассан боловч тэд Есүсийг таниагүй. Хизээ гэвэл талх хувааж хайрын зов барих тэр агшин тэдний сүнслэг нүд нэгдсэн. 16 дээр юу гэж хэлсэн? Өмнө нь энэ хоёр Имау юу явах замд нь энэ хоёрыг Библи 16 дээр юу гэж хэлсэн гэвэл гэвч тэдний нүд халахлагдаж түүнийг таниагүй байсан гэж. Харин Есүс эзэнтэй хайрын зов барин бичвэрийг ойлгож, бичвэрүүдийг тайлбарлаж байхад зүрхэн шатаж, асаж, итгэлээр дахин болсон энэ хоёр хайрын зов барих тэр мөчид сүнслэг нүд нэгдсэн. Есүс эзэн юу гэж хэлдэг вүлээ? Сонсох чихтэй сонс гэж хэлдэг. Энэ дунд чихгүй хүн байна уу? Бүгд чихтэй биз. Гэхдээ яагаад сонсох чихтэй гэвэл энэ сүнслэг чихийг ярьж байгаа. Тэгвэл энэ хоёрын нэгдсэн нүд гэдэг нь сүнслэг нүдийг ярьж байгаа. Энэ хоёрын махан биеийн бус сүнслэг нүд нэгдсэн байна. Тэгвэл хизээ нэгдсэн юм? Хизээ сүнслэг нүд нэгдсэн юм байх түнраа? Хизээ. Есүстэй хайрын зов барих агшин. Гэхдээ түүний өмнө ямар үйл явдал болсон гэж би ярив. Үгийг ойлгож, Бурхны үгийг ойлгож, унтаж биш, залхуурч биш, дүрмжүүлж биш. Бэлэг авах гэж ирдэг өдөр биш. Хоол идэх гэж ирдэг сүм биш. Ойлгож. Библийн үгийг ойлгож. Библийг тэгээ ярьж, маазарч, энэ зааланд, энэ газар зүгээр л нэг самарын бэлэг, зүгээр л нэг төмсний хүчмэл идэх гэж биш. Библийн үгийг ойлгож ирсэн. Сүнслэг нүд нэгдсэн. Сүнслэг нүд нэгдэл тэр мөчид энэ хоёр хамгийн анх хэнийг таньсан
Библийн үгийг ойлгож мэдгүй хайрын зов байх тэр хүч сүнс нь нэгддэг. Энэ дахимсан амьсан өдөр бидэнд юу тохиолдох нь чухал вэ гэвэл магадгүй бид нар одоо Имау руу явж ич маа. Хэдий таны махан бие энд сууж байгаа ч оюун санаа чинь хэдийн уур газар явж байгаа. Ямар дуудлага ирэх бол хэн залгаж байгаа бол Facebook дээр юу бичээд байгаа бол TikTok дээр хэдэн лайк авсан бол та нар ийм юм бодож сууж байгаа. Оюун санаа чинь энд биш. Махан бие чинь энд байгаа. Энэ яг л холилдох үзэл Египтээс гарсан эхний цөд бүхэж үргэлжсэн Израильчуудтай ижил хүмүүс гэсэн үг. Оюун санаа Египттэй үлдсэн махан бие л Падамарамын сүлд ирсэн. Харин үгийг таних үед тэд нар Есүсийг таньж эхэлж байна. Энэ дахин амьсны өдөр тэд нар үүнийг таньж эхэлж байна. Бид нар Йошуа ном өчигдөр ирэхээс би маань мөн сайн биш байгаа, сүм чуулганы ажил чигдрээгүй, үйлчлэлүүд чигдрээгүй, хэдий хүнд байгаа ч, хэдий амар биш байгаа ч, яагаад үгийн үйлчлэл өдөр бүр нойр хоол, эрүүл мэндийн хугацлан байж өдийг хүртэл зүтгээд байгааг та нар ойлгох хэрэгтэй. Та нарын сүнслэг нүднүүд чинь нэгдээсэй гэж хүсэж байгаа учраас та нар энэ үгийг нямкагийн үгээр биш, өөрийнхөө ариун сүнсний ятгалгаар ойлгоод Есүсийг таниасаа гэж хүсэж байгаа учраас би 8 жил одоо 9 дэх жилдээ бовид багш хийхгүй ухах хөвтлээ би хаагаа муудаж хэвтэд орох хүртлээ Библийн үгийг судалж та нарт дамжуулж байгаа. Амен. Юу хүсэж байна вэ? Имау руу явчих гэж. Сүнс чинь төөрчих гэж. Есүсийг таниасаа гэж хүсэж байна. Түүнийг олж хараасаа гэж хүсэж байна. Өнөөдөр бид нар хайрын зов барихад зүгээр л танаа пастор сонин захлагч хоёр ур зогсоод тал хуваагаад идэхэд нь энийгэд амруугаар хийдэг биш. Тэрийг эзсний дараа та Есүсийг таних уу? Бидний дунд номлоо, бидний дунд надтай, бидэнтэй хамт байгаа тэнмэлхүү нямкагаа эргүүлж авчихсан. Тэнмэл биднийг өөрлөгөө дуудсан тэр Есүсийг олж харах сүнслэг нүднүүд чинь нэгдэх хэрэгтэй. Та нарт бол зарим нэг нь ээж аавынхаа ятгалгаар, найз нөхдийнхөө ятгалгаар, авгаа хүүхэн нөхөр сүүдрийнхээ ятгалгаар хүчээр шахуу энэ нэрээ сууж байгаа ч хүмүүс байна. Тэр хүмүүс Бурханы үг хүрэх. Энэ бол ариун сүнсний хийдэг ажил. Бидний сүнслэг нэгдэх тэр мөчид Есүсийг таньж зогсохгүй. Бидний зүрх сэтгэл галаар шатаж дүүрэн баяр хөөргийг мэдрэх бол тэр нүд нэгдэх мөчид өнөөдөр тэр нүд нэгдэх болтугай. Өнөөдөр бидний мөргөх энэ хайрын зов сүнслэг утга учиртай байх болтугай. Сүмийн хөтөлбөр биш, програм биш. Дахин амьсны баярын өдөр бүх сүм хийдэг юм чи манайх чиглэхгүй болохгүй гэдэг шалтгаанаар биш. 24 жилийн турш энэ цуглаан амхи амьсны баярын өдөр улаан өнгөтэй ундаа хилтерхийн тал хамандаа хийсэн гэдэг утгаараа ч биш. Энд сүнслэг нүднүүд нэгдэж, амьдралууд өөрчлөгдөж, эдгэрч шинэ гэрэл тусч, шинэ итгэл тусч, бүгд Имаугээс эргээд Иерусалимыг зорих тийм амьдралууд шинжлэн гарах болтугай гэж эзний нэрээр юрөөж байна. Имау руу олгох цаанаас эргэх цаанаас. Хоёрхан зүйлтэй. Мундаг пастортай гой байшинтай гэдгээрээ биш. Энд олуулаа гэдгээрээ ч биш. Хэнийг ятгсан гэдгээрээ ч биш. Сүнсний хүч, Бурхны хүчээр ариун сүнсний ятгалгаар өөрчлөлтөө тэрхүү хончин бол Христийг хаснаа. Түүнийг таньж мэдснээр түүний үгийг нандинж, хайрлж, ухаж ойлгосноор тэр үг болох түүний биеийг тэр талхыг урьж тасдаж эдснээр түүний урсгалсан цусыг ууснаа. Бид нар сүнслэг нэгдэх ёстой. Энэ үед та энэ өдөр баярлалдаг бол. Энэ үед та хамгийн чухал өдөр өнөөдөр гэдгийг чин сэтгэлээс ойлгох болно. Энэ үед та энэ өдөр хамгийн гой хувцас өмсөж, хамгийн баяр хөөртэйгээр хөлчин газар хүрэхгүй Давид хааны өмч шугтарсан мэт баярлж хөөрөх тийм сүнслэг нүд нэгдэх бол. Амен. Бурхны үгийг ухаж ойлгосноо. Бурхны үгийг ойлгосноо. Түүнтэй хамт сууж хайрын зов байснаа. Та сүмийн хөтөлбөр биш, сүмийн програм биш, сүмд орилж ярьдаг энэ Ямка гэдэг хүний үгийг сонсох гэж биш. Энэ хүн Библи гой тайлбарладаг гэдэг утгаар биш. Энд ариун сүнсийг хүлээж авснаа.
энд буй Бурхныг чин сэтгэлдээ оруулснаар таны сүнслэг нүд нээгдэх болдог. Имаав руу алхах амьдралтай сэргэх болдог. Есүс эзэн анх удаага нүхэлсэн хатан боршин орж байгаа юм шиг. Тэр төрхтөө чулуун твшин төрсөн. Чулууг ухаж твшгийг дотор нь будаа цайруулдаг тэр твшин дотор, илжиг үхэн мал хоололдог тэр твшин дотор, тэр төрхтөө нялх хүүхэд өдийхэн жоохон багтаа хөвтөж байхдаа таныг эргүүлж дуудахыг хүсэж байсан. Түүний тэр бяцхан зураг тэр үед ч таны төлөө дахин тэр нүхэн тамлагдан орно гэдгээ мэдсэн тэр зөвлөө таныг дуудахаар тэр твшин дотор, малын саран дотор, чулуун твшин дотор хөвтсөн. Тэр энэ өдөр тэр твшнээс гарч ирэхдээ таныг, намайг, биднийг чирээд үүрээд гарч ирсэн. Тийм учраас энэ өдөр Имаав руу явж буй хоёр дагалдагч шиг хоёр зүйл чухал. Үг, Бурхны амлалт. Хоёрдугаарт талах дасыг идэхтэй. Чин бишрэл, чин шүтлэг, чин хараар эзнээ дурсан иддэг. Тэгвэл та бидний сүнслэгнүүд нээгдэж бидний хараагүй олон зүйлийг харж, ойлгоогүй олон зүйлийг ойлгож, ухаараагүй олон зүйлийг ухаарч сүнстэй шинжлэгдэн таны бидний сул дорой зүрх гал мэд шатах бол энэ өрөөлийг, энэ өдөр, энэ чуулганд байгаа энэ үгийг сонссон хүн бүр Есүсийн нэрээр хүртэх болтугай хэмээн өрөөж байна. Бүгдээ хамтдаа залбирэн гуйцгаая.